За сайн байцгаана уу залуусаа. Энэ бичлэгээрээ хэдүүлээ бодлого бодож үзье. За Spot гэдэг ийм сайт байгаа. Spot.com RGB7 гэдэг. За шууд тийш нь орж үзье. Энэ болохоор програмчлалын бодлогууд байдаг сайтаа. За тэгээд Spot.com тэгчгүүнд 76-аас RGB7 гिचингүүтээ энэ problems гэдэг рүү орчин. За тэгээд энд ингээ бодлогууд байгаа. Тэгээ одоо хэдлээ ер нь бол энэний дараа нь объект хандлт програм шиг өгөх байхгүй юу. Тэгээ тэрнээс өмнө эднэрийг ер нь туршиж үзээл гэсэн үг. Яг эднийг туршаад баттгаад ер нь бодлогууд бодож үзье. За тэгээд ямар ч хэсэн эхний хэдэн бодлогуудыг бодож үзье. Энэ болохоор энэ програмчлалын бодлогууд байдаг тийм сайт байгаа. За эхний хэд намархан байж сүүл рүүгээ бүр нэлээд хэцүү болчихдог. Ямар ч гэсэн тэгээд эхнээс нь бодож үзье. За 3 2 3 4. За эхний 5 руу н оруулъя. За гурвалжин өгөгдсөн гурвалжны периметрийг ол. За оролт нь болохоор гурвалжны талууд бүхэл тоогоор нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан өгөгдөн. За гаралт нь болохоор гурвалжны периметр. Яг энэ шиг гэсэн. Оролт нь 3 4 5 гэхэд тэгээ периметр нь олно. За энэ болохоор зүгээр оруулсан 3 тооных нь периметр гэдэг чинь зүгээр л нийлбэр л гэсэн үг шүү дээ. 3 дээр 4-ийн нэмээд 5-ыг нэмэхэд 12-гээ гаргачна гэсэн. За одоо энэ эднэрийг ер нь бодож үзье. За тэгэхээр хинт А, Б, С гэдэг 3 тоо оруулаад өгчнө. Энийг болохоор C ингээд А, Б, С гэдээ оруулаад өгчнө. Тэнгүүт Soft хаалтан дотор А дээр нэмгэн Б нэмгэн С. Эхний бодлого ингээд болоо гэсэн. Гурвалжны 3 тал орууллаа. За 10 20 20 хичүүл 50 оруулчихна. За эхний бодлого ингээд болчихлоо. За эсвэл та нар энийгээ зүгээр өөр хувьсгчид хадгалж болно шүү дээ. За периметр гэсэн юм чи P гिचингүүтээ P тэнцүү А дээр нэмгэн Б нэмгэн С гिचингүүтээ энд нь P гэж хэлсэн болно. Гэхдээ угсаа юм амархан дээр заавал шинэ хувьсгт оруулах шаардлагагүй л дээ. За 1 2 3 гэж оруулангууд 6. Гэтэ 1 2 3 гэдэг чинь ер нь бол гурвалжин биш шүү дээ. Яа тэгвэл аль нэг хоёр талынх нь нийлбэр заавал нэг 3 дахь талаас их байх учраас энэ бол ер нь гурвалжин биш. За гэхдээ гурвалжны тал оруулах юм бол энэ бодлогоос ажиллана. За эхний бодлого болчихлоо. 3 тоо орууллаа. А, Б, С-ийг орууллаа. Тэгээд энд нь шууд нийлбэрийг нэвлэлчихнэ. Дараагийнх нь 2 тооны нийлбэр. 2 тооны нийлбэр өгөгдсөн. За өгөгдсөн бүхэл тооны нийлбэрийг олоо. 2 бүхэл тоо зайгаар тусгаарлагдсан нэг мөрөнд өгөгдөн. 2 тооны нийлбэрийг хэвлэнэ. 12 23 35 хэвлэлцэн. Энэ бас саяныхтай адилхан. Гэхдээ 2-оор ингээ болоо гэсэн үг. За ажиллаж үзэх юм бол угаасаа ажиллах нь тодорхой шүү дээ. За ингээ гоч. За гуравдахыг өгөгдсөн кубын эзлэхүүн ба гүйцэд гадаргуугийн талбайг бол. За кубын угсаа куб чинь нэг тал нь л байхад угсаа хангалттай шүү дээ. За нэг талынх нь хэмжээг 5 гээр оруулчлаа. Тэгвэл эзлэхүүн болон гүйцэд гадаргуугийн талбай. Кубын эзлэхүүн ч болохоор зүгээр нэг А-гийн куб гэсэн үг шүү дээ. 3 удаа өрччихнэ. За эзлэхүүн яг бүтэн гадаргуугийн талбай гэдэг чинь болохоор энэ 5-ын квадратыг үржигдэн 6 гэсэн үг шүү дээ. Тэгээд 25-ыг үржигдэн 6 гэдэг чинь 150-гээ гараад ирчихэж байгаа гэсэн. За энийг бодож үзье. За кубын А талаа оруулнаа. За А талаа орууллаа. Тэнгүүтээ А гүйцэтгэн А үржигдэн А гэдэг. Тэгээд дунд нэг цай ангуудаа А-г үржигдэн А үржигдэн 6. За энд заавал хаалт байх шаардлагагүй л. Үржигтэй тохиолдолд хаалт байгаад байх шаардлага. За ингээд 5 гэхэд 5-ын куб чинь 125 25-ыг 6-д үржүүлэхэд 6 гараад ирчихнэ гэсэн. За ингээд ер нь бол болчихноо.
За тэгш өнцгт өгсөн тэгш өнцгтийн талбай ба периметрийг бол за хэдlээ энийг өмнө бодож ирсэн шүү дээ. Урт өргөн бүхэл тоогоо утгаар нэг мөрөн зайгаар тусгаарлагддаг өгнө. Талбай ба периметр зайгаар тусгаарлагддаг нэг мөрөнд хэлнэ. За ингээд за урт өргөн ингээд бийг оруулчингууд тал эхэлж талбай нь периметр нь талбай юм байна. За б төрчөөд периметр нь болохоор зайгаар тусгаарлаад А дээр нэмэх бийг үрждэг нь 2-оо гээд болоо гэсэн үг. За 4 5 гэхэд 20 18 ингээд болоо. За функц энэ y тэнцүү 3x-ээс хасдаг нь 5 гэдэг функцийг л бодох юм байна л да. За x нь бүхэл тав утгаараа өгөгдөхөд y-ийн утгыг нэвлэнэ. За одоо x нь жишээ нь 5 гэж өгдөг. 5 3 15 15-аас 5 ясгаад 10 гээд гарч ирнэ гэсэн үг. За энийг бодож үзье. За x өгөгдөг. За энэ заавал x гэдэг хувьсгал задлах шаардлагагүй л. Тэгтээ зүгээр x-ээр бичиж. Тэнгүүтээ хэдий x-ээс хасдаг нь юу гэсэн бэ? 3x-ээс хасдаг нь 5. 3-ыг үрждэг нь x-ээс хасдаг нь 5. За ингэ болоо гэсэн үг. Энийг нь яг y гэдэг хувьсгал зарлаа тэнд нь хадгалж байгаа тэгж болно л тоо. Гэтэ залхуурсан бүлгөө. За ингээ 10. Гарч ийна. За эхний 5 бодлого ингээ болцлоо. Дараагийн 5. 1 2 3 4 5. За функц 2 нь 4x квадратаас хасдаг нь 3x нэмгийн 5. Ер нь өмнөхтэй адилхан. За 4x квадратаас юу гэсэн бэ? Хасдаг нь 3x нэмгийн 5. 4x квадратаас хасдаг нь 3x нэмгийн 5. Нэмгийн 5. Нэмгийн 5 гэ болоо. 5-ыг оруулахад за 5 та 25 100 гарсан. 100-аас 15 ясаа 5-ыг нэмэхээр яг гарна зүг байна. Сүүлийн цифр өгсөн тооны сүүлийн цифрыг бол бүхэл тоо өгөгдөн сүүлийн цифрыг нь ингээд бичих нь байна. Тэгвэл за x гэдэг тоо ороод ирэнгүү сүүлийн цифрыг нь яаж олох вэ гэхээр 10 туваахад үлдэгдэл нь хэд гарах вэ гэдэг нь сүүлийн цифр нь гэсэн үг болчихно. За 3 123-ийн 10 туваахад үлдэгдэл нь 3 гарна шүү дээ. 4 гарна. Үлдэгдэл нь. За угаасаа 10 туваахад бүхэл хэсэг нь гарч шүү дээ. Тэгээд үлдэгдэл нь 4. Ингээд ер нь бол сүүлийн цифрыг нь олохдоо зүгээр ингээд хувьтайгаар 10 туваачаад тэгээд үлдэгдэл нь гараад ирчихнэ гэсэн үг. Сүүлийн цифрыг ингээд олчих юм байна. За 10-ийн орны цифр өгөгдсөн тооны 10-ийн орны цифрыг олоо. За энэ 10-ийн орны цифр гэдэг нь сүүлээс 2 дахь цифр гэсэн үг. Тэрийг яаж олох вэ гэхээр 100 хуваач. 100 хуваагаад үлдэгдлийг авчингуудаа гарсан тоог нь 10-т бүхлээр хуваачна. За энэ юу гэсэн үг гэхээр жишээ нь за ийм тоорж ирлээ. Энийг 100-т үлдэгдэлтэй хуваачаар энэ 45 нь үлдчихэж штэ. За энийг нь 10-т бүхлээр хуваачаар 4 нь үлдчихэж гэсэн. Ингээд бид нар сүүлээс 2 дахь цифрыг нь авчнаа гэсэн. Үлдэгдэлтэй хуваачаад дараа нь үлдэгдлийг нь авчаад дараа нь бүхэл хэсгийг нь авчнаа. Ингээд ер нь бол болж байгаамаа. За 1 2 3 4 5 6 7 хин бол 6 10-ийн орны цифр нь 6 шүү дээ. Ингээ гараад ирчихсэн гэсэн үг. За 2 оронтой тоо өгөгдсөн 2 тооны цифрүүдийн үржүүрийг ол. Үн амрах юм. Цифрүүдийн үржүүр за амрах юм байна. За энэ нөгөө тооч ороод ирж байгаа шүү. Цифрүүдийн үржүүр гэхээр за эхний цифр нь 10-т бүхлээр хуваангууд ингээ гараад ирнэ. Дараагийн 2 дахь цифр нь болохоор нэгжийн орны цифрыг нь хувь 10 хуваачингууд гараад ирнэ шүү дээ. За энэ нь болохоор за 12 гэдэг тоо орж ирэхэд 10 хуваачих юм бол энэ гарчин. 12 гэдэг тоо 10-т үлдэгдлийг нь авахар хуваачих юм бол 2 гарчин. Тэгээд нэгийг 2-т үржүүлэхээр 2 гээ гарна гэсэн үг юм бол. За туршиж үзье. 45 20 гээ гараад ирчих. За 45 гэхэд 45-ыг 10-т хуваахад 4 гарчин.
45-ыг ингэж 10 хуваахад 5 гарчна. Тэгээ 4-ийг 5 дөрвчлэхээр 20 гарчна. За ингэ болоо гэсэн үг. 3 оронтой тоо. Өгөгдсөн 3 оронтой тооны цифрүүдийн хэлбэрийг ол. За энэ саяныхтай бас адилхан юм байна. Гэхдээ цифрүүдийн хэлбэр гэхээр жаахан өөр болно. За энийг болохоор нөгөө хамгийн 3 оронтой тооны хамгийн ихний цифрийг болохдоо 100 хуваачна. За 2 ардын орны цифрыг нь болохдоо болохоор нөгөө өмнө олсон шүү дээ. 100 үлдэгдэлтэй хуваачгуудаа бүгдлээр 10 хуваачна. За нийтийн орных нь болохоор шууд үлдэгдлийг нь авахаар 10 хуваачих юм бол ингээд цифрүүдийн хэлбэрийг олчихно гэсэн. Энэ 100-ийн 10-ийн 1-ийн ингээд. За 123 гэвэл эн чинь 123-ыг 100 хуваачхад 1 гарчна. За 123-ыг 100 үлдэгдлийг нь авахаар хуваачих юм бол 23 гараад 23-ыг 10-т хуваачих юм бол 2 гарчна. За 123-ыг шууд үлдэгдлийнх нь авахаар 10-т хуваачих юм бол 3 гараад 1 2 3-ыг нэмээд 6 гээ гарчна гэсэн. За энэ бодлогыг ингэ бодчихнэ. Дараагийн 5-ыг одоо бодъё. 1 2 3 4 5. За минут, секунд. Өгөгдсөн секундыг минут, секунд болгоо. За 200 өгөгдөхөд 200 ч 3 минут 20 секунд гэсэн үг шүү дээ. За ийм болох юм. За өгөгдсөн секунд өгөгчлөө. За энэ секунд учраас S гэчээ. Тэнгүүтээ минут, секунд болгоо. За S-ийг минут болоход амархан 60 хуваачна. Секунд болоход амархан бас л 60 хуваачна. Гэхдээ нөгөөхөрөө хуваачнаа. Ингээл болоо гэсэн. Бүгдлээр 60 хуваахад угаасаа 200-г оруулах юм бол 60 хуваахад 3 гарч шээ. Зарим үлдэгдэл нь болохоор 20 гарна. Ингээд 3 минут 20 секунд гэж гарчна гэсэн үг. 200 гэхэд 3 минут 20 секунд. За ингээд болчихно. Нөгөө өмнө цифр олсонтой адилхан болчихно гэсэн үг. Өгөгдсөн секундыг цаг, минут, секунд болго. За цаг, минут, секунд. За секунд өгөгдөхөд цаг, минут, секунд болгоно. Саяныхтай ер нь бол адилхан бодлого байна. За цаг болгоно гэдэг чинь 3600 нэг цагт 3600 секунд өгдөө шүү дээ. Тэгээд ингээ хуваачна гэсэн. Тэнгүүтээ дараа нь 3600 та ингэж хуваангуудаа бүгдлээр 60 хуваачнаа. Нөгөө 10-ийн орон олдог шиг. Гэхдээ яг 10-аар биш 60-60-аар хуваачж байгаа гэсэн үг шүү дээ. Дараа нь болохоор секундээ хувь 60-ыг хуваачна. За ингээл 10-ийн орон болохоор бид нар ингэж хэлсэн шүү дээ. S-ийг хуваадаг нь 100 өгчөнгүүтээ одоо S-ийг хувь 100 хуваангуудаа 10 хуваагаа тэнгүүтээ S-ийг хувь 10 хуваасан. За энэтэй адилхан. Гэхдээ 100 энэ 3600 гэдэг чинь 60-ыг үрдсэн 60. Энэ чинь 10 100 гэдэг чинь болохоор 10-ыг үрдсэн 10 шүү дээ. За ингэж хуваангуудаа ер нь бол яг тэрнтэй адилхан л гэсэн. За ингээд цаг, минут, секундыг нь олчих болох нэ. Хаана олчихоо? Энд алдсан байна. За ингэж ажиллуулахад ер нь бол гарна гэсэн. 1 2 3 4 5. 3 цаг 25 минут 45 секундтэй. За ингээд болчихно. Минут, секундыг секунд. За 3 минут 4 секундыг оруулахгүйд энийг нийт хэдэн секунд болохыг хэлнэ. Минут, секунд. Тэгвэл минутыгаа 60 дөржүүлэнгүүтээ нэмдгэн секунд гэж болоо гэсэн. 3 минут 20 секунд ч 200 шүү дээ. За тэгээ болоо. За ингэ утчих. Цаг, минут, секунд. Өгөгдсөн цаг, минут, секундыг секунд руу шилжүүл. Саяныхтай адилхан бодлого байна. За hour гээд цаг, минут, секунд гэчмөтэй эхлээд цагаа оруулангуудаа цагийг үржлэх нь 3600 нэмгэн гээд болоо. Яагаад гэвэл нэг цагт 3600 секунд гэдэг учраас за 1 2 3 гэх юм бол 3600 дээр нэмдэг нь 2 гэдэг чинь 120 тэнгуүтэ 3-ыг нэмээд 3723 гээд гарчна гэсэн. Хоног өгөгдсөн цагийг хоног цагт шилжүүлээ. Цаг өгөгдөхөд хоног цагт шилжүүлэх юм байна. За
цаг өгөгднө. Тэнгүүт биднийг энэ хоног цаг. Хоног чилжүүлэхийн тулд цагийг 24 хуваагаа болоо гэсэн үг. Хоног. Яагаад гэвэл нэг хоногт 24 цаг байдаг учраас. За харин цагийнх нь болохоор үлдэгдлийг нь аваад болоо. Тэгээд хоног цаг чилжүүлээ. За жишээнээр хийдэг чинь 44 гэдэг чинь нэг цаг биш нэг өдөр 20 цаг гэсэн. За одоо дараагийн 5-ыг үзье. 1 2 3 4 5. За хоног цагийг цаг руу өгөгдсөн хоног цагийг цаг чилжүүлээ. За хоног өдөр цаг өгөгдсөн хоног цагийг цаг чилжүүл. За энэ бас нэг минутуудтай адилхан юм байна. За D-гээ хоног гэдэг чинь 24 цаг байдагтаа үржүүлэнгүүтээ цагаа нэмэл болоо гэсэн. За хоног нь за 10 хоног 1 цаг гэх юм бол 10-24 төржүүлээд нэгийг нэмчнэ. Ингээд 241 цагаа гэсэн. За жил сар өгөгдсөн сарыг жил сарлуу шилжүүл. Биш юу вэ? Өгөгдсөн сарыг жил сарлуу. За ойлгомжтой. Сар өгөгднө. Сар монт гэдэг өгөгчнө. Тэгээ сараа оруулна. Тэнгүүт энийг жил сарлуу шилжүүлнэ. За монтыг хуваадаг нь 12 гэдэг. Жилд 12 сар байдаг учраас ингэ чинь. Тэнгүүтээ үлдэгдлийг нь авчхаар жил сарлуу шилжүүлээ. 10 жил 3 сар. За ингэ боллоо гэсэн. Жил сарыг сарлуу. За бас л. За жил чинь year гээд year-ээ оруулаад month оруулангууд. За year-ийг үржигдэх нь 12 нэмгэн 8 гээ болоо гэсэн үг ээ. 12 жил 3 сар гэдэг чинь 147. 12-ыг 12 төржүүлээд 144. Тэн дээр 3-ыг нэмээд 147 гэсэн үг. 2 тооны их. Өгөгдсөн 2 бүхэл тооны ихийг бол 2 бүхэл тооныг мөрөнд зайгаар тусгаарлагдсан өгөгднө. За аль ихийг нь олох юм бэ? За ойлгомжтой. За 2 бүхэл тоогоо А, Б гэдээ оруулчихъя. За А, Б гэдэг 2 тоо өгөгднө. А, Б. Одоо энэ шалгана гэсэн үг. Хэрвээ А нь эрс их Б байх юм бол бид нар Cout А нь их учраас Б-гээ хэвлэжнэ. Биш А-гаа хэвлэн. Ихийг нь хэвлэн гэсэн шүү дээ. За эсрэг тохиолдолд бид нар Cout Б-гээ хэвлэн. За яагаад ингэж байгаа вэ гэхлээр А нь Б-гээс их байх юм бол бидний энэ if биелнэ гэсэн үг шүү дээ. If-ийг илэрхийлэн биелчихнэ. За эсрэг тохиолдолд тэгээд else-гээд угаасаа А нь Б-гээс их биш юм чинь эсрэг нь байж дараа шүү дээ. Б нь А-гаас их байж дараа. Яг нь юу нь бол ийм л байж дараа л да. Хэрвээ ийм биш байх юм бол эн чинь Б нь А-гаас их буюу тэнцүү гэсэн үг. Тэнцүү байх тохиолдол байгаа. Тэгээ тэнцүү байх тохиолдолд угаасаа айлын чих хэлсэн болно шүү дээ. Ялгаагүй адилхан хариу юм чинь. За ингээд ажиллуулахад болно гэсэн үг. 12 22 гэвэл 22-ыг нэмэлцэнэ. За энд ингэ шалгаж байгаа гэсэн үг. 12 нь 22-оос их үү гэвэл иш орохгүй. Энэ нөхцөл судлаа байна. Тэгвэл эсрэг тохиолдол гэж яагаад бид нар 22-ыг нь хэвлэж байгаа гэсэн. За энийг ингэж хийж болох нь эсвэл арай өөрөөр хийж болно. Cout гэж шууд хэвлэж болно. Ингэхдээ болохоор яах вэ гэхээр нөгөө 3-ын оператор руу ашиглаад А нь Б-гээс их үгээд А Б. За ингэ чинь гэсэн үг. Энийг төрнийг доор ингэ шууд хийчих болно. За А нь Б-гээс их үгээ шалгаад их байх юм бол үнэн байх юм бол А, за худлаа ах юм бол Б гэдэг ингэж хийчих гэсэн үг. Бас л яг адилхан хариу гаргана. За 22 33 гэх юм бол 33 гэдэг. За энийг ингэ бодчих. 2 тооны багыг бол. За энэ яг саяныхтай яг адилхан. Ялгаа нь энийгээ баг болгох бол. За 12 22 гэвэл за А нь 12 нь 22-оос бага уу гэж шалгачвал үнэн учраас А-г нь. Гээд 12-ыг нь 12-ийн утгыг нь ингээд одоо юм. 12-ийн утгыг нь ингээд хэвлэж байгаа гэсэн үг шүү дээ. За харин хэрвээ энэ 20 А нь 22 Б нь 12 байх юм бол
энэ чинь энэ нөхцөл нь худлаа учраас ийшээ орчин гэсэн үг. Тэгээд ер нь бол багыгаа явуулна гэсэн үг. За ингэж утгах нь. За дараагийн 5. 1 2 3 4 5. За өгөгдсөн 3 тооны ихийг болоо. Нэг мөрөнд за саяных дээр нь бол адилхан. Гэхдээ 3 тоо өгөх юм байна. За тэгэхээр А, Б, С гээд С-ийг оруулангуудаа. За энд бол энэ арай чангаж байна. За ингэж шалгая. А нь ирсэх, А нь Б-гээс ирсэх үү гэж шалгаж байна. Хэрвээ энэ нь үнэн байх юм бол одоо давхар if ашиглана гэсэн үг шүү дээ. За А нь ямар ч хэсэн Б-гээс их юм байна. Тэгвэл А нь С-гээс их үү гэж шалгаж. За А нь С-гээс их байх юм бол бид нар C out А нь ирсэх, биш А нь ирсэх цэг. А нь хамгийн ихээ. Эсрэг тохиолдол болохоор C out А нь Б-гээс их Т нь их болчихно. За яагаад вэ гэхээр бид нар А нь Б-гээс их гэдээ олчлоо шүү дээ. Тэгвэл А нь С-гээс их байх юм бол энэ чинь А нь хамгийн их болчихно. За тэгвэл А нь Б-гээс их мөртлөө А нь С-гээс бага байх юм бол Т чинь хоёулгаас нь их болчих шүү дээ. За энийг бүр бичиж харъя л да. За энэ дээр яг энэ нөхцөл биелэх юм юу болох вэ гэхээр А нь ямар ч хэсэн Б-гээс их байгаа. Тэнгүүтээ А нь давхар С-гээс их болчих юм бол А нь хамгийн их гэсэн үг болчихно. За харин эсрэг тохиолдолд юу болох вэ гэхээр А нь Б-гээс их. Гэхдээ А нь бага буюу тэнцүү С гэсэн үг болчихно. Тэгвэл А нь Б-гээс их юм чинь за энийг ингэ бичиж. А нь Б-гээс их. Тэнгүүтээ А нь С-гээс бага юм бол С нь хамгийн их гэсэн үг болчихно шүү дээ. Тийм учраас бид нар С-г нь хэвлэж нэ гэсэн үг. За энэ эсрэг тохиолдолд болохоор одоо Б нь их гэсэн үг болчихно. Эсрэг тохиолдолд угаасаа Б нь ихээр байж ижил орно шүү дээ. Тийм бол энийг хоолж үчээд энэ дээрээ зүгээр Б-гээ шалгах чинь л гэсэн үг. За одоо болохоор Б нь А-гаас их буюу тэнцүү байгаа юм шиг байна. Тийм ээ? Энэ нөхцөл биелээгүй нэгдэг чинь энэ нөхцөл нь л биелнэ гэсэн үг шүү дээ. За тийм мөртлөө Б нь давхар Т-гээс их байх юм бол Б нь хамгийн их гэсэн үг. За эсрэг тохиолдолд за Б нь А-гаас их буюу угаасаа тэнцүү байгаа. Тэнгүүт А нэг нэ Б нь С-гээс бага буюу тэнцүү болчихж байгаа. Яг энийг нөгөө яг тэр дараалалаараа бичих юм бол ийм байгаа шүү дээ. За Б нь ямар ч гэсэн А-гаас их мөртлөө бүр Б С-гээс бага гэх юм бол С нь хамгийн их болчихноо. За ингээд олчихно гэсэн үг юм байна. За одоо ингээ 3 тоогоо оруулаад ингээд 123 нь хамгийн ихээ гэж шалгаж байгаа гэсэн. За ингэж шалгаад олчих. За энийг бас нөгөөдгөр бас бичиж болно. Гэтэ тэгэж бичих жоохон толгой эргэж магадгүй. Гэтэ бичээд үзье. Эхний хэлцэн зүгээр ингэ бичээд үзье. Хэрвээ А нь Б-гээс их үү гэж шалгаж. Тэнгүүтээ энд нь шууд хэвлэнэ. Set А нь Б-гээс их юм бол А нь С-гээс их үү. А нь С-гээс их нь үнэн юм бол А нь хамгийн их. Эсрэг тохиолдолд С нь хамгийн их. За else гээд энэ бас нэг set бичнэ. Set Б нь С-гээс их үү. За Б нь С-гээс их байх юм бол Б нь хамгийн их гэсэн үг. За эсрэг тохиолдолд С нь хамгийн их гэсэн үг ээ. За ингээд ер нь бол энэ хоёр нөхцөлийг бид нар хураагаад ингээд биччихлээ шүү дээ. За одоо ингээд ажиллаж үзэхэд за ингээд энэ хамгийн ихээг гараад ирнэ гэсэн. За энийг дахиад бүрд жижигхэн болгож болно. Бүр ганцхан хэвлэх үйлдэлж багтаасан болно. Яг саяны 3-ын оператор ашиглаад за А нь Б-гээс их үү гэж шалгана. Тэгэнгүүтээ А нь Б-гээс их байх юм бол бид нэр энийгээ бичээд өчнө гэсэн үг. Энэ үйлдэлийг хийнэ. А нь Б-гээс их байх юм бол энэ үйлдэлийг хийн. За эсрэг тохиолдолд энэ үйлдэлийг хийн гэд ингээд явж болно. Яг давхар if шиг. За ингээд ер нь бичиж болно.
За ингээд тэр нь хамгийн ихээр. За ингэж хамгийн ихийг нь олж болох нэ. За ялангуяар нь ч битсэн болно. Яг уу хамгийн ойлгомжтой мөртлөө дэлгэрэнгүй гэх юм бол энэ бас арай ойлгомжтой. Энэ гэхдээ бас л харахад жоохон эвгүй гэж магадгүй. Гэхдээ ер нь яг хамгийн хураангуй хэлбэрээр бичих юм бол энэ. За энэ бас ер нь бас энийгээ бодвол бас арай тэрхүү харагдаж байна. За ямар ч гэсэн нэг ийм 3 янзаар хийж болох нэ саяны бодлогыг. За дараагийнх нь 4 тооны багыг нь олоо гэж байна. За өгөгдсөн 4 тооны багыг нь олох нэ. За тэгвэл саяных шиг ингээл бичиж олно гэсэн үг шүү дээ. Тэгвэл 4 тооны багыг олохдоо энэгээр л бичихгүй. Энэгээр бичвэл одоо галхуутай болох учраас зүгээр хамгийн ихнийхаар нь бодчих. За A B C D ороод ирнэ. За ингээд эднийг арилгач. За ингэж шалгацсангуудаа энэ дотроо дахиад шалгана гэсэн үг. За А тэгвэл D-гээс ирсэх үү гэдэг. Тэр А D-гээс ирсэх байх юм бол А одоо эсрэг тохиолдолд D юу лээ? А B-гээс ирсэх. А C-гээс ирсэх. Тийш даа яг ингэж болчихно гэсэн үг. За энийгээ дахиад туулаад тавьчих. За эсрэг тохиолдолд гэдэг чинь C-гээр ботчихно гэсэн үг. C-ийн D-гээс их үү гэдэг. Тийм байх юм бол C. За энд болохоор бас C-гээр ботчихно. За энд болохоор B-гээр бодно гэсэн үг. За ер нь бол ингээл болоо гэсэн үг л дээ. Яг саяныхтайгаа адилханаар ичлээ. За тоогоо. За 1 2 3 4-ийг оруулчихлаа. Тэгвэл 4 нь хамгийн ихээ. За яагаад гэвэл энд чинь А нь ямар ч гэсэн B-гээс их, C-гээс их, D-гээс их болчих юм бол А нь хамгийн их. Тэгвэл А нь D-гээс бага гэдэг чинь А нь нөгөө хоёроос их юм чинь D нь хамгийн ихээ болчихно. Тэгвэл энд болохоор C нь болохоор А нь B-гээс их тэгсэн мөртлөө C нь А-гаас их. Тэгээд C нь дахиад D-гээс их байх юм бол C нь болчихно. За харин эсрэг тохиолдол болохоор угаасаа C нөгөө хоёроос их байтал D нь тэрнээс нь их юм чинь D гэсэн үг болчихно. Яг энтэй адилханаар бас ингээд шалгачнаа гэсэн. За ингээд 4 тооны хамгийн ихийг нь олчих нэ. Ихийг нь илүү багыг нь илүү. Багыг нь гэсэн шүү дээ. Нандурчиж. Баг нь гэвэл бүх тэмдгээ баг болгоод хувирах чинь гэсэн. За ингээд багыг нь олцсноо. Одоо ажиллаж үзэх юм бол за ингээд нэг. За ингээд олчихно. Нийлбэр нь 80. Өгөгдсөн 4 тоо 80-аас их натурал тоонуудын нийлбэрийг бол. Өгөгдсөн 4 тооны 80-аас их натурал тоонуудын нийлбэрийг бол. За. Ийм 4 тоо өгөгдөхөд 80-аас их гэдэг чинь одоо 85 байна, 96 байна, 69 байна. Биш ээ. 85, 96 хоёрын нийлбэрийг нь ол гэсэн үг. Хэрвээ дөрвөлэн 80-аас их байх юм бол дөрвөлөнгийнх нь нийлбэрийг нь олно гэсэн үг. За энийг ингээд бодох байна. За ямар ч гэсэн 4 тоо өгнө гэдэг чинь энийг ашиглчихна. Тэнгүүтээ одоо шалгана гэсэн үг. За хэрвээ А нэрсэх 80 байх юм бол за энд нэг нийлбэрийг нь хадгалах саам гэдэг тэнцүү тэг гэдэг үгсийг зарлажээ. S нь нэмэх тэнцүү А. Ер нь ингээл энийг дуудаа бичиж гэсэн үг. 1 2 3 4. Мэдээж энэ B болоод C болоод C D B гээд хамгийн сүүлд нь тэгээд C out гээд S эвэлцэнэ. За ингээд бодож байна. За тоо 11 22 88 100 хэм бол 188 гэ гараад ирж байна. За эхнийх дээр болохоор 11 80-аас их үү биш. Тэгвэл S-ийг нэмэгдүүлэхгүй. 22 80-аас их үү биш. Тэгвэл S-ийг нэмэгдүүлэхгүй. Тэгвэл
88 нь их үү мөн тэгвэл S-ээ 88-аар нэмэгдүүлээд дараа нь S88 болчих штэ. Тэгвэл 100 мөн үү гэвэл тэгээ 88-аа 100-аар нэмэгдүүлээд 188 гээд хариу нь гараад ирнэ гэсэн үг. За энийг бас арай өөрөөр хийж болно. Нөгөө 3-тынхаагаа ашиглаад бас хийж болно. Тэгэх юм бол А нэрсэх 80 байх юм бол А эсрэг тохиолдол тэг. Гингүүтээ энийг хуулаад нэмээд өгч. За энд нь тэгэхээр B. За энэ C. За энэ D. За ингээд бас бодож байна. За 10, 20, 88, 99. За энэ нь болохоор яаж юм вэхээр энд нь шалгачиж байна. А нь 80-аас их үү? За 80-аас их байх юм бол бид нар А гэсэн тоогоо за эсрэг тохиолдолд тэг гэсэн тоог. За тгийг угаасаа нэмэх юм бол тгийг нэмлээч ямарч нэмээгүй шүү дээ. Тийм болохоор тгийг нэмээд өгч байгаа гэсэн. Тэгээд энд одоо жишээ нь А нь 80-аас их байх юм бол А гэдэг тоогоо эсрэг үгүй байх юм бол тэг гэдэг тоог. Энд 80-аас их байх юм бол B үгүй бол тэг, 80-аас их бол C үгүй бол тэг, 80-аас их бол D үгүй бол тэг гээд энэ тоонуудыг нийлбэрнэ гэсэн үг. За ингэж бодож болох нэ. За үржвэр өгцөн 4 ба өгцөн 4 тооны 5-аас бага тоонуудын үржвэрийг бол ядаж нэг байгаа. За 5-аас бага тоонуудын үржвэрийг болоо. Тэгвэл яг энтэй адилханаар хийж болно. Өгцөн 4 тооны гэсэн шүү дээ. За S төр бэжик. Үржвэрийг ол гэдэг чинь үржүүлээд өгчнөө. Гэхдээ тоог тэгээр үржүүлж болохгүй учраас нэгээр үржүүлж өгнө. Яагаад гэвэл нэгээр үржүүлэхэд тоонд нөлөөлөхгүй шүү дээ. Тэгэнгүүтээ 5-аас бага гэдгээ одоо энд бичээд өгч гэсэн үг. За ингээд 5-аас бага 5-аас бага 5-аас бага. За 5-аас бага нь үнэн байх юм бол А тоогоо эсрэг тохиолдолд 1 ингээл яг ингээд давтаад үржээд өгчих юм бол яг болно гэсэн үг ээ. 3 6 2 4. За 3 6 2 4 24. За 5-аас бага чинь 3 2 4 шүү дээ. Энэ хоёрыг үржүүлэхэд 6 4 үржүүлэхээр 24-гээ гараад ирчих байгаа гэсэн. Харин энэний хувьд болохоор нэгээр үржүүлчихэж байгаа. Гол нь нэгээр үнгээ үржүүлж байгаа. За ингэж бодож болно. Эсвэл өмнөх шигээ бодож болно. За ингэнгүүтээ энийг болохоор үржүүлэх болгоод үржих тэнцүү болгоод үржих тэнцүү тэнгүүт энийг нэгээр эхлүүлчихнэ. Яагаад гэвэл тэг байх юм бол энэ чинь уус тэгийг ямар ч тоонд үржүүлэх гараад байна шүү дээ. Тийм болохоор энийг нэг болгонгуудаа за одоо харин энийг 5-аас бага болгочих. За ингэж бодож болох нэ. За 1 2 3 4 гэх юм бол бүгдийг нь үржүүлнэ шүү дээ. Тэгээ 24. За дахиад 2 3 4 5 гэх юм бол бас л 24. Яагаад гэвэл эхний хэдийг үржүүлчихнэ. За ингээл бодчихно. За дараагийнх нь тэгш тоонуудын нийлбэрийг болоо. Өгсөн 3 тоон дахь тэгш тоонуудын нийлбэрийг бол ядаж нэг тэгш тоо байгаа. За 3 тоо гэсэн тий. За нийлбэрийг олох учраас S-тэй тгийг өгчээ. S гэдэг нь сам гэсэн утгатай шүү дээ. Нийлбэргээд тэр үржүүлэхийн үржүүр дээр бас S гэж явуулсан л да. Энэ хөвсгчийн нэр ер нь бол нэг хамаагүй. За тэгээд яадаг байх юм бол яа гэсэн бэ? Тэгш тоонуудын За тэгш гэдгийг яаж шалгах вэ гэхээр хэдлээ өмнө нэг шалгаж байсан шүү дээ. Юун дээр шалгаж илаа гэхдээ. Ийм байх юм бол тэгш. 2 тавахад жишээ нь юу гэсэн үг вэ гэхээр 12-ыг 2 тавахад эн чинь үлдэгдэл нь тэг гарна шүү дээ. Тэг үлдэгдэл нь тэгтэй тэмцүү байх юм бол тэгш гэсэн үг. Жишээ нь 19-ыг 2 тавахад эн чинь үлдэгдэл нь гарч. Тийм учраас тэгтэй тэмцүү биш учраас сонгоо гэсэн үг. За тэгш гэдгийг ингээд шалгачих нэ. Тэгэхээр ингээл ер нь бол болоо гэсэн. За тэгш байх юм бол D гэж байхгүй. Нийлбэрийг нь олох гэсэн тий. Нийлбэрийг нь олох учраас энэ нэмэх
байна гэсэн. За ингээд ажиллуулчихад 10, 20, 33, 40 гэвэл бид нар 10, 20, 40-ийн би энэ угаасаа шал худлаад оруулчих. 3 тонн гэсэн шүү дээ. Энэ нь тэгээд ямар ч хамаагүй гэсэн. Тийм болохоор 10, 20-ийн нийлбэргээд 30 гээд гарч ийна гэсэн. Би зүгээр зай аваад илүү сая биччихлээ. 4 тоо гэж удаад. За ингээд болчихно. За нөгөөдхөрөө бас бодож болно шүү дээ. Яаж вэ гэхээр хувь 2 тэнцүү тэг байх юм бол эсвэл тохиолдол тэг. За ингээд болоо гэсэн. Тэгээд эднийхээ хариуг нэмчихнэ. За ингээд Б С гэдэг. За ингэчихэд бас ажиллана гэсэн. 12, 23, 34 гэвэл 12 дээр 34-ийн нэмээд 46 гарч. За бас ингэж болно. За дараагийнх нь үзье. За 1, 2, 3, 4, 5. За сондгой тоонуудын үржүүр 3 тоо өгтгөл сондгой тоонуудын үржүүрийг олно. Яг адилхан. Сондгой гэдгийг шалгахтаа тэгвэл 1 гэж шалгах чинь. Үржүүрт нөлөөлөхгүй тулд энийг 1 байлгана. За тэг үржүүр гэсэн учраас энд нь үржүүлнэ. За ингээд сондгой тоонуудын үржүүрийг олчлоо. Тэгээд 12, 23, 23, 34. Тэгвэл угаасаа зөвхөн 23 л байна гэсэн. Би нэг сондгой тоо оруулчихлаа. Тэгвэл дахиад оруулаад үзье. 33, 55, 77 гэх юм бол бүгднгийнх нь үржүүргээд ийм тоо гарах юм байна. За ингээд сондгой тоонуудын үржүүр. За энэгээр олно гэх юм бол энэ чинь үржүүр учраас 1 байна. За энэ нь болохоор сондгой учраас 1 байна. Энэ үржүүр учраас үржүүлнэ. Ингээл дараа нь C-а гэхэд S-ээ хэвлэхэд л болно гэсэн. За ингээд бас бодож болох нэ. За 12, 23, 33 гэвэл 23, 33 үржүүр 759. За ингээд болчих. Тэнцүү 5 өгсөн 3 тоон дотроос 5 дахь тэнцүү тоонуудын тоог бол 2 ширхэг нь 5 дахь тэнцүү байгаа учраас 2 гээд 2 ширхэг нь 5 дахь тэнцүү байна гэдгийг л олох юм байна. За 3 тоо өгнө. За тоолох учраас би энийг count гэдэг энэний товчлол нөхгүй юу? Count гэдгийн буруучлаа. Count гэдгийн товчлолгээд ингээд бичиж. За count нь болохоор тэг. Одоохондоо тоолно тэг баа штэ. Тэнгүүтээ хэрвээ сондгой тоонууд гэсэн юу гэсэн бэ? 5 дахь тэнцүү. Энийгээ тэнцүү 5 гэж. 5. За ийм байх юм бол count-аа нэгээр нэмэгдүүлчихнэ. Count-аа нэгээр нэмэгдүүлнэ. Count-аа нэгээр нэмэгдүүлээд эндээ count-ыг авилчихнэ. За ингээл болоо гэсэн. 5, 5, 1 гэх юм бол 2 ширхэг 5 байна гэдгийг хэлнэ. За энийг бас энэ шигээрээ хийж болно. Тоолж байгаа учраас нэмэгдүүлэхдээ тэгээр нэмэгдүүлчих шүү дээ. Тоол гэсэн учраас. За харин 5 дахь тэнцүү байх юм бол эн чинь 1 гэдгээр нэмэгдүүлэхэд болно. За харин үржигээ нэмэх болгочноо. За энийг 5 дахь тэнцүү юу гэдгийг шалгах. 5 дахь тэнцүү юу? За ингэ болоо гэсэн. За нэг коммент болгоод ажиллуулад үзье. За тэгэхээр 5 5 5 гэх юм бол
3 ширхэг энэ гуруула 5-тай тэнцвэх юм бол 1-ийг нэмээд тэгээд 3 гарна гэсэн. За энийг бүр өөрөөр бичиж болно. Тэрний яаж вэ гэхээр за 5-тай тэнцвэх юм бол үнэн гэдэг хариу буцаж ирнэ шүү дээ. Үнэн гэдэг чинь угаасаа 1 гэсэн үг. Тийм учраас бас ингэж бичиж болно. За 5 5 2 гэх юм бол 2 ширхэг. Яагаад гэвэл эндээс үнэн гараад ирчихэж байгаа. Үнэн байх юм бол тэр чинь 1, худлаа байх юм бол тэгштэй. Ингээд бас шууд бодчих болно гэсэн. 3 хуваагдах. Өгөгдсөн 4 тоон дотроос 3 хуваагдах тоонуудын тоог олоо. За яг саяныхтай адилхан бодож болно ер нь бол. D хичээд 4 тоонд 3 хуваагдах. Хувь 3 тэнцвүүтэй 3 хуваахад үлдэгдэлгүй гарч байгаа юм бол энэ чинь тэг гэсэн үг шүү дээ. Хуваагддаг гэсэн үг. 3 хуваагаад үлдэгдэлгүй гарна. 3 хуваагаад үлдэгдэлгүй гарнаа. За дээд дээр бас 3 хуваахад үлдэгдэлгүй хуваагддаг. За жишээ нь 9 гэдэг тоог би 3 хуваа. Тэгэх юм бол тэг үлдэгдэлтэй гарна. 12-ыг 3 хуваа үлдэгдэл нь тэг. За тэгвэл 11-ийг 3 хуваа үлдэгдэл нь 2 гарч шүү дээ. Тийм учраас биш гэсэн. 3 хуваагдгийг шалгана гэдэг нь ингээд шалгах чинь гэсэн. Өвн бид нар тэг шийдэх чинь ер нь бол 2 хуваагдгийг шалгах байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас 2 хуваагаад үлдэгдэл нь тэгтэй тэнцүү байна гэдгийг шалгах чинь. Одоо болохоор 3 хуваагдгийг шалгах нь гэдэг чинь үлдэгдэл нь тэгтэй тэнцүү байхын шалгах чинь гэсэн. Тоонуудын тоог олгээд ингээд ер нь болно гэсэн. 3 6 9 10 гэж. Тэгэх юм бол 3 байгаа гэсэн. За эхний 3 нь эндээс 1 гээд энэ тэг гээд нийлбэр нь 3 ингээд болчихно. Бас адилхан энэ дээр ингэж бичээд болчих болно. Тийм байгаа тохиолдолд count-аа нэгээр нэмэгдүүлээд тэгээд сүүлд нь count-аа хэмжиж болно гэсэн үг юм байна. За энийг ингээд болчихно. 11 хуваагддаггүй 4 тооны 11 хуваагддаггүй тоонуудынх нь нийлбэрийг бол энэ тохиолдолд болохоор 11 хуваагддаггүй гэдэг чинь ингээд шалгах чинь гэсэн. Биш. 11 хуваагддаггүй. За 11 хуваахад үлдэгдэл нь тэгээс ялгаатай гардаг тоонууд чинь 11 хуваагддаггүй гэсэн үг. Энэ тоонуудыг болохоор ингээд за ийм байх юм бол тэр тооныхоо нийлбэрийг нь бол гэсэн шүү дээ. Хуваагддаггүй байх юм бол за тэр тоогоо эсрэг тохиолдолд тэг. Тэг чинь нийлбэрт нөлөөлөхгүй учраас ингээд болчихноо. 4 тооны. За ингэнгүүтээ энэ нь болохоор D C B. За 11 хуваагддаггүй тооны нийлбэр. За 11 бол 11 хуваагдана, 22 хуваагдана. Тэгвэл 23 хуваагдахгүй, 34 хуваагдахгүй. 23 дээр 34-ийг нэмэхэд 57 ингээ гараад ирж байгаа гэсэн. За энийг бас энэ шиг хийгээд туршаад үзье. Ctrl Shift X таавчлаа. Тэнгүүтээ хувь 11 энэ нь үлдэгдэл нь тэг гарахгүй байх юм бол хуваагддаг гээд хуваагддаггүйгээд одоо энэ дээр бас бичээд өгч. Тэнгүүтээ энэ нь болохоор нэмэгдүүлэхдээ А тоогоор нэмэгдүүлж. Нэмэгдүүлэхдээ B-гээрээ, нэмэгдүүлэхдээ T-гээрээ, нэмэгдүүлэхдээ D-гээрээ нэмэгдүүлж. За энийг яг сам гэдэг утгаар нь S гэд нэрлэж болно. Нийлбэр. Гэхдээ яг зүгээр хэмнэн орхичихё. Ингэх юм бол бас л ялгаагүй 11 хуваагддаггүй тоонуудын нийлбэрийг олно гэсэн үг ээ. За 10, 20, 33, 45. Гэвч чинь 10 дээр 20 нэмээд 30, 30 дээр 45 нэмээд 75-ыг гараад ирнэ гэсэн. За 11 хуваагддаггүй ингээд болчихно. 10-аас их өгөгдсөн тоо 10-аас их бол yes үгүй бол no гэж хэлээ. За нэг тоо өгөх юм байна. За тоо өгөхөд за хэрвээ нэрс их 10 байх юм бол yes үгүй байх юм бол
No. За ингэ болоо гэсэн үг. За 11 yes 10-аас их учраас 12 yes одоо 3-аар туршаад үзье. 3 no ингэ болоо. За энийг бас арай өөрөөр хийж болно шүү дээ. 3-т оператор ашиглаад yes no ингээд хийчих болно гэсэн. За 3 бах юм бол no. Яг л уусаа 3 нь худлаа учраас ийшээ орчих гэсэн үг шүү дээ. Тэгээд ийм бах юм бол yes үгүй бах юм бол no гэж харах чинь. За ингэж бас хийж болох нэ. За 5-аас бага. Өгөгдсөн тоо 5-аас бага бол yes үгүй бол no. За яг саяныхтай адилхан. Ингээл болоо гэсэн. За 3 бах юм бол yes. 10 бах юм бол no. Энийг бас нөгөө энүүгээрээ ч бичсэн болно гэсэн үг шүү дээ. Энд нь 5-аас бага гээл бичиж гэсэн үг. No гэдэг. За ингээд болох нь. За тэгш тоонууд yes. 3 тоо өгөгднө. Тоо тэгш бол yes үгүй бол no. Ингээ 3 тоо өгөхдөө тэгш бол yes үгүй бол no гэж хэлэх юм. За 3 тоо. Тэгш гэдэг чинь 2 тугаагаад үлдэгдэлгүй гарч байх юм бол тэгш гэсэн үг. За шинэ мөрөнд оруулах гээд ингэчээ. Ингээд энийг хэд удаа давтал болов. Тэгэд энд нь B C ингээд болоо гэсэн үг. За 1 2 3 гэх юм бол no yes no. За ингээд болоо. За энийг бас мэдээж нөгөө төрөй бас бичиж болно шүү дээ. Тэгэх юм бол Shaft гээд Shaft гээд хувь 2 тэнцүү тэг байх юм бол yes үгүй байх юм бол no. Энийг хэд удаа татчихнаа. Тэнгүүтээ C B. За ингэ болоо гэсэн. За 2 3 4 гэх юм бол yes no yes. За ингэ болоо. Дэлгэцэн даяа ай гэж нэг удаа хэллээ. Хүүх энэ үнэхээр хэцүү бодлого ба шүү хараа. Энэ ёстой миний амьдралдаа хамгийн хэцүү бодлого. Энэ ихтэй бас л чанга бодлого шүү. Ай гэж хэлгэнэ. Ай. За ажиллаж үзье. За ажиллажлаа. Гайхамшигтай бодлого байлаа энэ. За эсвэл ингэж хэвлэж болно. Энийг бол яаж хэлнэ штэ. Ингэж хэвлэж болно. Эсвэл ингэж хэвлэж болно. Энэ ямар сонир бодлого вэ те? Бодлого гэхэд бас чанга бодлого шүү. За ай гэж хэллээ. За дэлгэцэн ай гэж 3 удаа хэллээ. За энэ бас л амархан юм байна. ай. Ингээ болоо. Яг давталт ашиглаж хэлж болно л. За угаасаа тодорхой юм ийм хариу гарах юм. За давталт ашиглаж хэлэх юм бол за for int тэнцүү тгээс энэ эрс баг 3 нэмэх гээд ингээ болоо гэсэн. Тэгээд энэ шинэ мөрөнд орох юм. Шинэ мөрөнд орох байсан юм. Тэгвэл түрүүний худлаа гэсэн үг ш. Энэ ч гэсэн худлаа гэсэн үг. Шинэ мөрөнд оруулаагүй учраас за одоо бол үнэ гэсэн үг ээ. За ингээд за энийг ашиглахгүйгээр байсан болно. Тэгэх юм бол
Ингээ болоо гэсэн. За ингээд ай гэж 3 удаа билээ. Аюугийн өгөгдсөн тоон удаа хавлаа. 4 гэж оруулахад ингэж хэвлэх юм байна. За түрүүний for руу буцаач. Тэнгүүтээ int тэнцвэгнэ. N хичээд sin n-ийг нь оруулж ирэнгүүтээ энэ нь n хүртэл давтчихна. За ингээ болоо гэсэн. N тоог оруулж ирээд яг n хүртэл нь давтнаа. За аюугаа одоо 100 удаа хэвлэх юм бол ингээд 100 удаа хэвлэж байгаа гэсэн. За ингээд давталт ашиглаад хэвлэх юм байна. Энэ болцлоо. Дараагийнх нь 1 2 3 4 5. Эхний n тооны нийлбэр. Нийлбэрийг тодорхой давталт ашиглан болоо. Эхний n тооны нийлбэр. 1-ээс n хүртэлх тооны нийлбэрийг болох юм. За энийг оруулсан байгаа шүү дээ. Тэнгүүтээ 1-ээс ахуулаад тэнцүү хүртэл давтна. 1-ээс ахуулаад яг n тоо тэнцүү хүртэл давтна гэсэн үг шүү дээ. Нийлбэрийг олох гэсэн учраас бид нэг саам гэдэг хөвсгчээ зарлангуудаа s нь нэмэх тэнцүү e-гээр нэмэгдэж. Тэнгүүтээ cout s. За ингээд бид 1-ээс n хүртэлх тооны нийлбэрийг олчж байгаа гэсэн. 1-ээс 10 хүртэлх тооны нийлбэр 55 байдаг. За ингээд олчж байгаа. За энэ болохоор 1-ээс яг 1 2 3 4 5 6 7 8 b-нийг 10 гэж оруулсан байх юм бол 9 гээд 9 нь 10-аас бага үгээ шалгах чинь зөв. Тэгээ 9-ийг нэмчин. Дараа нь дахиж хурж ирээд 10 болчихно. 10 нь 10-аас бага буюу тэнцүү юу гэвэл үнэн шүү дээ. Тэнцүү тохиолдолд нь орчин. Тийм учраас 10-ыг нэмээд яг 1-ээс 10 хүртэлх бүх тоог нь нэмж байгаа гэсэн үг болчихно. За ингээд давталтын бодлогууд нь орж ирж байгаа шиг байна. За ингээд болчихно. За n-ийн факториал int төрлийн бүхэл тоог өгнө факториалыг олно. За факториал гэдэг чинь болохоор яадаг шүү дээ. За жишээ нь 5-ын факториал хийж явах юм бол энэ нь 1 2 3 4 5-ын үржүүр гэсэн үг. Тэр факториалыг олоо гэж. За тэгэх юм бол үржүүр учраас 1-ээс эхлэвчин. Тэнгүүтээ энийг үржих тэнцүү болгоод болоо. Ер нь бол 1-ээс яг n хүртэлх тооны бүгднгийнх нь үржүүрийг олно гэсэн үг. 5 гэх юм бол 120-ыг гарч. 1-ийг 2 төрчгөд 2-2-ыг 3 төрчгөд 6-г 4 төрчгөд 24, 4-ийг 5 төрчгөд 120- гээд гарч байгаа гэсэн. За энийг заавал 1-ээс эхлүүлэх албагүй шууд 2-оос ч эхлүүлсэн болно. Яг тэр бас нэг дүржлээ гэдэг нэг нэмэргүй шүү дээ. За ингээд ботчихно гэсэн үг. За 100-г n удаа нэмээ. За энэ бас амарх бодлого байна. За цаам нь болохоор тгээс ахуулаад n удаа нэмнэ. За тгээс n эрс баг хүртэл. За ингэж давтаж болно эсвэл 1-ээс тэнцүү хүртэл гэдэг энэ хоёрын аль нэгээр нь давтаж болно. Тэнгүүтээ s нь нэмэх тэнцүү 100. 100-г n удаа ингэж нэмж болно. За 10, 100-г 10 удаа нэмэхэд 1000 гарна шүү дээ. Эсвэл яг зүгээр хариуг нь гаргахын тулд ингэж ч болно. N-ийг үржигдэх нь 100 гэж болоо шүү дээ. Ер нь бол тэд удаа нэмэгдэж үржил гэсэн үг шүү дээ. Тэгэл 10 гэхэд ингээл хариу нь гарч. За ингэж бодож болох нэ. Энийг тэгтээ хүмүүс үржихээр нь бодчих байлгүй дээ л гэж бодож шүү. За тэгтээ for ашиглах гэсэн юм уу? For ашиглаж хэлээгүй юм шиг байна. За a тоог n удаа нэмээ. За өгөгдсөн тоо тодорхой давталт ашиглан тодорхой давталт ашиглан тодорхой давталт ашиглан гэж байгаа юм байна шүү дээ. Тийм учраас давталтаа ашиглах юм байна л да. Энэ хэрэг a-г тоог зүгээр ер нь бол a-г n үржил болоо. За тэгэхгүйгээр гэх юм бол давталт ашиглаа нэмж. За 50 гэсэн тоог 6 удаа нэмнэ гээд. За a тоог n удаа нэм. A тоог гэж оруулаад давталт ашигланаа. За тэгэхээр нийлбэрийг нь хадгалахын тулд s тэнцүүтэй гэж зарлчихна. Тэнгүүдээ for int тэнцүүтэйгээс n эрс баг n удаа тэгээд s нь нэмэх тэнцүү a тоог нэмнэ. Тэнгүүдээ энд s-ийг хэвлэлцэнэ. За яг n удаа гэдэг нь одоо энэ for-ороо хийгдээд a тоог яг n удаа нэмнэ гэхээр s-ийг a-гаар нэмэгдүүлж байгаа гэсэн үг.
За би А тоогоо 50 гэж оруулаа. 50-аар 6 удаа юу гэх юм бол 300 гэ гараад ирчихнэ. За ингэж хийчих. Энийг y-ыг ашигласан хийж болно шүү дээ. Y-ыг ашиглаж хийх юм бол дээдлний t тэнцүү тэг гэдгээ зарлцсангуудаа ингээд хийж болно. За тэгтээ угаасаа яг иймэрхүү тохиолдолд for-ыг ашиглаад хийчих юм бол илүү амар. Болохоор тэгээ for-ыг ашиглаж. Ер нь бол y-лаарч дүү y-лаарч хийсэн болно гэсэн. За 13 удаа гэвэл 30 шүү дээ. За ингээд болоо. 2-ын n зэрэг. За 2-ын өгөгдсөн тоон зэргийг олоо. За зэрэг гэдэг чинь яг тэдэн удаа үржинэ гэсэн үг шүү дээ. Нөгөө математикийн функц дээр үзчихсэн. За тэр power гэдэг функцийг ашиглаад олж болно. Эсвэл давталтыг ашиглаад ингэ олчих болно. За 2-ын өгөгдсөн тоон зэрэг гэдэг чинь for-руугаа явуулчих. За А гэдэг тоог оруулах шаардлагагүй. Яагаад гэвэл А чинь өөрөө 2 гэсэн үг болчихж байгаа. За зэрэг гэдэг чинь 1-ээс авах болно. S-ийн үржих буюу тэнцүү 2-оор үржүүлчихнэ. S-ийг 2-оор үржүүлээл байна гэсэн. 2-ын 1 зэрэг гэдэг чинь 2 шүү дээ. 2-ын 2 зэрэг нь 4 ингээл яваад байна. Тэгээд S-ийг хэлчих болно гэсэн. Яг тэдэн удаа 2-ыг үржүүлж байна гэсэн. Одоо 2-ын 5 зэрэг чинь 32. За тэг үед нь хэрвээ тэг гэж оруулах юм бол 2-ын тэг зэрэг чинь угс 1 шүү дээ. Тийм болохоор шууд энэ давталт хийхдэггүйгээр шууд 1 гэж хэлчихсэн. За 2 гэх юм бол 1 гэж оруулах юм бол болохоор тэгээс одоо тэг нь 1-ээс бага гэдэг нь үнэнгээд 1 удаа 2-оор үржүүлчихээр 2 игээд гараад тэгээд давталтаас гарчихна. За ингээд давталт ашиглаад 2-ын зэргийг олчихно. За эсвэл шууд олчих болно шүү дээ. Power гэдэг функцийг ашиглаад 2-ын n зэрэгээ гээд давталт ашиглахгүй олчих болно гэсэн. 5 зэрэгээд 32. За ингээд болчлоо. Дараагийнх нь 2 3 4 5. А тооны n зэргийг бол яг саяныхтай адилхан гэхдээ А тоогоо оруулна. Энд А-гаар үржиж өгчнө гэсэн үг. Тэгэл S-ийг хэвлэнэ. За эсвэл шууд А гэж. Тэгээ А тооны зэргийг олъё. За тэгвэл 10-ын 5 зэрэг гэдэг чинь 100,000 шүү дээ. За ингээд олчих жоох гэсэн. Өмнөхтэйгээ адилхан зүгээр 2-оор үржүүлэхгүйгээр А-гаар үржүүлчих. Тэнцэн тэнцээгүй. Тоон дун 3-аас их бол тэнцэн тооцноо. Бусад тохиолдолд унанаа. Өгөгдсөн тоон дүн тэнцэн эсхийг тогтоо. 4 байх юм бол тэнцсэн эсвэл унсан гэж хэлэх юм байна. За амарх юм байна. Тоо. За тоо ороод ирж байгаа. Хэрвээ А нэрс их 3 байх юм бол сяат тэнцсэн. За эсрэг тохиолдолд сяат унсан. За ингээд болоо гэсэн. Ой. Харж амжааг багт энэ төр тарчлаа ш. 5. За тэнцсэн. Угаасаа эсрэг тохиолдол унсан гэж гараа шүү дээ. За ингээл болоо гэсэн. Энийг эсвэл зүгээр шууд бас ингээд бичиж болно шүү дээ. За ийм байх юм бол тэнцсэн. За эсрэг тохиолдолд унсан гэсэн ч болно. За ингээд хийсэн ч болно. За 3 гэдэг чинь өөр унсан гэсэн. 3-аас их байх хэрэгтэй гэсэн шүү дээ. За. Яалаа. 5-аас онцлог өгсөн тоон дүнг үсгэн дүн рүү шилжүүл. Тоон дүн 2 3 4 5. За 2 5 байх юм бол онц, 4 байх юм бол сайн, 3 байх юм бол дунд. За ингэж хэлэх юм байна. За энийг коммент болгочих. Тэнгүүтээ хэрвээ
тэнцүү 5 байх юм бол Shout онц. За эсрэг тохиолдолд хэрвээ 4 байх юм бол Shout сайн. Эсрэг тохиолдолд 3 байх юм бол Shout дунд. За эсрэг тохиолдолд болохоор шууд уус 2 шүү дээ. 2 3 4 5-ын аль нэг л оруулах гэсэн. Shout муу гэдгийг шууд хэлчихнэ. За ингээл болоо. 2 муу 5 байх юм бол онц. За ингээд. За энийг болохоор бас switch ашиглаж хийж болно шүү дээ. Switch чинь иймэрхүү тоочсон төрөлд илүү тохиромжтой. Case 2 байх юм бол гээд Shout муу гिचмүдэ брик хийж өгөхгүй бол доошоо орч. За 3 4 5 гээд дунд сайн онц. За default нэг юм бичиж. Default тохиолдолд Shout 2 3 4 5-ын аль нэгийг оруулнаа. За ер нь ингэж бол гэсэн. За энэ дээр яг үндэ брик хийхгүй ч гэсэн болно л доо. Яа тэгвэл хамгийн сүүлийнх нь чинь доошоо орлоо ч ороогүй ч ер нь бол ялгаагүй шүү дээ. За ингэж бас хийж болох нэ. За ажиллавч үү. 6 гэх юм бол аль нэгийг нь оруулах гэж шүү дээ. За тэгээ 2 3 4 аль нэгийг оруулах юм бол за 4 гэх юм бол сайн гэдэг гараад ирнэ. За ингэхгүйгээр бас шууд энэгээрээ хийж болно. За тэнцүү за 2 байх юм бол муу 3 байх юм бол дунд. Эсрэг тохиолдолд 4 байх юм бол сайн. За эсрэг тохиолдолд угаас 5 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр онц гэдэг ингэ тавьж байна. За энэ нь яагаад ингэж дарааллуулаад биччихвэ гэхээр энэ нөгөө if else if-тэй адилханаар бичиж байгаа гэсэн. If хичингүүтэй. За else if гэдэгтэй адилханаар. Одоо эн чинь ерөнхийдөө баг л if гэсэн үг шүү дээ. If байх юм бол за энэ эсрэг тохиолдолд тэгээд else гээд if ороод ирж байна гэсэн. За ингэж бас бичиж болдог. За тэгээд энэ болохоор if хичмүүтэй else if гээд бас else if гээд тэнгуүт энд нь else гэж байгаатай адилхан л гэсэн. За одоо энийг ажиллуулж үзье. 5 байх юм бол онц гээд гараад ирнэ. Энд шалгангуудаа биш гээд угаасаа бүгд биш юм чинь нөгөө энэ нэг л онц гэж хэлчихсэн гэсэн. За тоон үнэлгээнээс үсгэнд өгсөн тоон үнэлгээг үсгэн үнэлгээнд шилжүүлээ. За тоон үнэлгээ 100-аас ихэхгүй эрэг бүхэл тоогоор өгөгдөнө. Тоон үнэлгээ 89-өөс их бол A 79-өөс их за энэ ойлгомжтой байна. Тоон үнэлгээ өгөгдөн. Тэнгүүт энд нь шалгаж штэ. За хэрвээ их буюу тэнцүү 80-аас их байх юм бол 90-ээс их байх юм бол онц үлээ юу лээ? 80 байх юм бол сайн. B 70 байх юм бол C. За эсрэг тохиолдолд дахиад нэг нөхцөл оруулчихнаа. Их буюу тэнцүү 60 байх юм бол D
За эсрэг тохиолдолд F гэсэн үг. За ингээд бичиж болох нэ. Энийг бас мэдээж S-ээр ч бичсэн болно. 100 гэвэл A. 70 гэвэл C. За ингээд гаргаад ирчихнэ гэсэн үг. За яагаад эндээс жишээ нь шууд 50-аас их байх юм бол F гэж бичиж болохгүй вэ гэхээр шууд 50-аас их байх юм бол F гэдээ одоо бичиж л та. Энд дээр. Тэгэх юм бол шууд бүх нөхцөлд нь ингээд FFF гэж гарч ирээд байна шүү дээ. Ер нь бол 50-аас их байна гэдэг чинь. Одоо 50-аас их байх юм бол зүгээр D хичээл та. Тэгэх юм бол 50-аас их нэ 60-аас. 60-аас их байх юм бол D гэдгийг урд нь бичих юм бол 90 ороод ирэнгүүт энэ чи D-гээ гаргачих. 100 ороод ирэнгүүт D, 80 ороод ирэнгүүт D, 70 ороод ирэнгүүт бас л D, 60 орсон ч D-гээ гаргачих. Тийм учраас ихээс нь ахуулаад ингэж явж байгаа гэсэн үг. 90-ээс их байх юм бол A. За эсрэг тохиолдолд гэдэг чинь 90-ээс бага байгаа. Тийм болохоор 90-ээс 89-аас 80 хооронд байх юм бол ер нь бол B. За 79-аас 70 хооронд байх юм бол гээд ингэ шалгачихж байгаа гэсэн. За энийг яг уруугаар нь шалгаж болно л доо. Тэрний яаж вэ гэхээр эрс багаар нь шалгачих болно шүү дээ. 60-аас бага байх юм бол шууд F-ээр нь ахуулаад ингэ шалгаж болно. 60-аас бага, 70-аас бага байх юм бол D. 80-аас бага байх юм бол C. Тэнгүүтээ 90-ээс бага байх юм бол B. Одоо эсрэг тохиолдолд A. Бас ингэж уруугаар нээж болно. За ингэж хийж болох нэ. За энийг яг if-ээр бичих юм бол if if буюу тэнцүү 90 байх юм бол Cout A. За энэ дээр заавал ингээд нэг тэмдэгт мөр хэвлэх албагүйгээр зүгээр нэг тэмдэгт учраас зүгээр ингэж чивсэн болно гэсэн үг. За ингэж бичиж болохгүй. Яагаад дан if-үүд бичиж болохгүй вэ гэхээр одоо жишээ нь 80 70 60. За else гिचмүтээ Cout F. За D C B. За ингэж болохгүй. Яагаад гэвэл одоо жишээ нь А гэдэг тоон 70 гэдээ ороод ирээ л да. Тэгэх юм бол за 90 гэдээ ороод ирээ. Тэгэх юм бол энийг хэвлэнгүүтээ дараа нь дахиад энийг хэвлээд энийг хэвлээд энийг хэвлчихнэ гэсэн. A B C D гэдэг дөрвөлнийг хэвлчихнэ. 90 гэдээ ороод ирэх юм бол жишээ. Туршиж үзье л да. Ирэх юм бол A B C D. Яагаад гэвэл энэ чинь else гээгүй учраас яг тусдаа гэсэн. Энд нэг if энд болохоор ингээд нэг if явж байна гэсэн. Else-ээр ингээд үргэлжилж байгаа учраас. За энийг яг дөөр шалгах юм бол бүгдэнд нь else if гэж шалгах хэрэгтэй. За хэрвээ ингэх юм бол эндээс энэ хооронд хүртэл яг нэг. За энэ нь нэг гэсэн. За энд дахиад else-ийг бичих юм бол за ингээд яг нэг бүрэн if-ээс болж байна гэсэн. За одоо ингэх юм бол яг төв гаргана. За одоо чинь 77 гэх юм бол C гээд гаргана гэсэн. За энийг ингэж ихнэ. За гаригийг 7 хоногийн дугаар өгөхөд харгалзах гаригийг англиар хэвлэнэ. Эхний үсгийг томоор бичнэ. За 1-ээс 7-гийн оронд тооруулах юм байна. Тэгвэл харгалзах гаригийг нь англиар хэвлэх юм байна. Энэ бас энтэй. За энэгээр хийхээс илүү switch-ээр хийвэл амар юм байна. Switch гэж мөртэй. За гариг маань ороод ирлээ. Case нь 1 байх юм бол Cout Monday гэж. Тэнгүүтээ break ийн. За 1 2 3 4 5 6 7 2 3 4 5 6 7 Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sunday. За ингээд хэвлчихнэ гэсэн үг.
За мэдээж энийг if else-ээр хийсэн болно, эсвэл энүүгээрээ хийсэн болно. Өмнө зөндөө үзүүлсэн учраас одоо энэ хоёроор хийхэ болчихё. За ингээд ажиллуулах юм бол шууд 3 гэх юм бол Wednesday-г гаргаад ирнэ гэсэн үг ээ. За энийг бас арай өөрөөр хийж болно. Тэр нь юу вэ гэхлээр string гинэ. За гэж юу? Ийм хүснэгт зарлаад хийчих болно. За ер нь бол Monday зүгээр энийг ингээд товчлоод бичиж идэ. Monday, Tuesday. За зүгээр Monday, Tuesday гэдэг ингээд бичиж. 3, 4, 5, 6, 7. За ер нь бол эднийхээ хооронд Monday, Tuesday бичих гэсэн үг шүү дээ. 3, 4, 5, 6, 7 гэх юм уу те. Шууд Cout-ийн. Cout хүснэгтийн арынх нь аагаас хасдаг нэгийг нь хэвлэнэ гэдэг. Яг л энэ чинь тэг 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн дугаартай байгаа шүү дээ. За аад чинь болохоор 1-ээс 7-гийн хооронд ирж байгаа. Тийм учраас нэгийг хасч өгнө гэсэн. Харгалзах дугаарыг авахын тулд. Тэгээд ажиллуулахад болно гэсэн. За 4 гэх юм бол 4-гээд ер нь бол оронд нь гаргийнхаа нэрийг бичих юм бол ингэ ажиллана гэсэн. За ингэж хийж болох нэ. За одоо ингээд энэ хуудасныхаа хувьд сүүлийнх нь. Энд чинь ингээд цаашаа ингээд ер нь бол явж болно. Жигсаалтна. За сүүлийн 5 нь. За улирал өгөгдсөн сар аль улиралд хамаарах вэ? За улирлыг англиар бичихдээ эхний үсгийг томор бичнэ. За 2 сарыг хаварт тооцно уу? 2 сарыг хаварт тооцно гинэ. Тэгэхээр чинь За энийг энэ хүснэгтээр хийж болно. 2 сарыг хаварт тооцсон шүү дээ. 7. За 7, 8, 9, 10, 11, 12. За 1-р сар чинь өвөл гэсэн үг. За би зүгээр товчлоод бичиж. 2-р сар чинь хавар гэсэнтэй. Хавар чинь 3 сар явна шүү дээ. Хавар. За энэ дээр болохоор хавар гэчээд 100 одоо намар орж ирнэ. Намар одоо өвөл. За яг хөө энийг англиар бичиж идэр гэсэн байна л да. Гэтэ зүгээр орлуулад бичих юм болно гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ эндээ яг аагаас хасдаг нэгээл оруулаад өчгөд болно гэсэн. За ингээд бас хүснэгтээр хийчих болох нэ. За чинь 2 сар хавар шүү дээ. За 2 гээд хавар гээд яг хаврын хооронд бичих юм бол хаваргаа гаргаад ирнэ гэсэн. За бас 3 сарыг угаасаа 3 дахь нь энэ 2 дахь индекс нь л да угаасаа нэгийг хасаад өгч байгаа шүү дээ. Ер нь 2 дахь нь хавар ингээд нэг харгалзах хавар намар дуун гэдэг юм ингээд хүснэгтээр гаргаад ирчих болно. Эсвэл ингэж болно. Өвөл хавар 100 намар гэдэг дөрвөн ширхэг хийчихэнгүүтээ за эрс их хэдэ 1 эрс их 1 гэдэг чинь 2 3 4 гэсэн үг шүү дээ. Бас эрс баг жоохон бодоод байна. Эхлээ өвөл байгаа. Хавар 100 намар өвөл ийм шүү дээ. За нэгээс эрс их. За эн чинь нэгээс эрс их гэдэг чинь энэ хооронд гэсэн. Тэнгүүтээ 1 2 3 4 гэдэг чинь 4-өөс бага буюу тэнцүү байх юм бол чи хавар буюу 1 гэсэн үг. За эсвэл ингэж болно. Тэнцүү тэг биш 1 буюу хамгийн ихнийх гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ эн чинь 11 12 байгаа. Эсвэл их буюу тэнцүү 11. Тийм байх юм бол бид нар чинь за ингэхгүйгээр би ингэж идөө тэр хүснэгтийг ашиглахгүйгээр ингэж болно гэсэн үг. Зүгээр эндээ шууд өөрсдөө бичиж. За өвөл ийм байх юм бол winter гэсэн үг. За эсрэг тохиолдолд болохоор эрс бага буюу тэнцүү 1 2 3 4 4-өөс бага буюу тэнцүү байх юм бол
4-өөс бага буюу тэнцүү байх юм бол хавар. Хаврыг англиар юу гэдгийг мэдэхгүй байна. Тийм учраас хаврыг явуулчих. За, хаврыг ч юу гэдэг вэ? Spring нь хавар лөө. Хаврыг мэдэхгүй байна. За, тэгвэл 4-өөс бага байх юм бол ямар ч хавар. Тэгвэл 100 нь 1 4 5 6 7 7-оос бага байх юм бол. За, А нь 7-оос бага буюу тэнцүү байх юм бол 100. 100-ыг ч хамрагддаг шүү дээ. За 100 гэж юм үүтэй. Эсрэг тохиолдолд болохоор намраа гэсэн. За намар. За энийг ер нь бүгдийг монголоор хэлчихье дөө. Өвөл гээд. За ингээд бас гаргаад ирж болох нэ. За саяных ер нь байж гэдэг. За 1 эсвэл 11 12 байх юм бол өвөл. За 4-өөс бага байх юм бол 4 буюу энэ хооронд байх юм бол хавар. За энэ хооронд байх юм бол 100. За энэ хооронд байх юм бол намар гээд гаргаад ирчихнэ гэсэн үг. За ингээд 10 гэдэг чинь намар байлаа. 10. Тийм намар. За ингээд гаргаад ирнэ гэсэн үг. За энийг ингээд бодчих нэ. За гурвалжин хэсэг өгсөн 3 тоогоор талаа хийсэн гурвалжин байгуулж болох бол яс үгүй болно. За B C гэж орж ирнэ. А B C. Тэнгүүтээ за гурвалжин мөн хэсгийг шалгана. Гурвалжин яаж шалгах вэ гэхээр гурвалжингийн хоёр тал нь аль нэг хоёр талынх нь нийлбэр заавал нөгөө талаас их байх хэрэгтэй шүү дээ. Энэ нөхцлөөр нь хэлээ шалгах чинь гэсэн. А дээр нэмдэг нь B нь заавал эрс их C байх хэрэгтэй. За бас А дээр нэмдэг нь C нь эрс их B бас B дээр нэмдэг нь C нь эрс их А байх хэрэгтэй. За энэ гурван нөхцөл гуруула биелж байгаа тохиолдолд энэ чинь гурвалжин мөн shout yes. За эсрэг тохиолдолд shout no гэдэг болчихно. За энийг угаасаа ойлгож байгаа ах гэж бодож байна. Аль нэг хоёр талынх нь нийлбэр заавал 3 дахаас их байна гэдгийг шалгаж байна шүү дээ. За А Б хоёрын нь C-гээс 3 дахаас их байна. За AC хоёрын нь нөгөө B-гээс их байна. BC хоёрын нь А-гаас их байна гэдгийг шалгаж байна. За энэ гурван нөхцөл гуруула үнэн байгаа тохиолдолд end гэдэг чинь болохоор үнэн байх юм бол үнэн буцаадаг шүү дээ. Үнэн бүгд үнэн байж л үнэн гэдгийг буцаана. Харин тийм болохоор гуруула үнэн байж ч энэ нөхцөл биелээд yes гэдгийг хэлнэ. Гурвалжин мөн гэдгийг хэлнэ гэсэн үг. За одоо туршиж үзье л та. 1 2 3 бол гурвалжин биш ээ. Яагад гэвэл энэ хоёрын нийлбэр эндээс эрс их биш шүү дээ. Тийм учраас гурвалжин биш гэсэн үг. За тэгвэл 1 гурвалжин мөн. Адил талд гурвалжин гэсэн үг. За тэгээд 3 4 5 гурвалжин мөн. Чин энэ нодод энэ 7 5-аас их. За энэ 9 3-аас их. За энэ хоёрын нийлбэр 8 4-өөс их гэдэг чинь гурвалжин мөн. За ингэж шалгаж байгаа гэсэн. Ингээд энийг нэг дор хийгээд гурвалжин мөн бишийг нь одоо олчиж гинэ гэсэн. За энийг бас мэдээж ингээд хийчих болно шүү дээ. Энэ нь үнэн байх юм бол yes, за худлаах юм бол no гэдэг. За ингээд бас хийчих болно гэсэн үг. За дараагийнх нь тооны хүрд. За өгөгдсөн тооны хүрдийг дараах хэлбэрээр гаргаа. За тоо өгөгдөн. За тэр тооны одоо 3 гэхэд 3-ын хүрдийг ингэж хэвлэх юм байна. За энийг болохоор давталт ашиглаж байна. Яагаад гэвэл угаасаа давталт ашиглахгүйгээр хийсэн ч болно л да. Тус бүрчлэн хичээд. Гэтэ давталт ашиглаж хийсэн илүү амархан учраас давталт ашиглаад хийчихэ. Яагаад гэвэл энэ ч угаасаа давтагдж байгаа дээ. Ерөнхий загвартай. Тэгээд давтагдж байгаа учраас давталт ашиглаад хийя. За нэг тоорж ирнэ ямар ч гэсэн. N тоороод ирэнгүүт за sin n гээд тэнгүүтээ for int нэгээс бишээ e тэнцүү нэгээс эхлүүлээд энэ эрс баг буюу тэнцүү
10 хүртэл и нэмэх. Сявта ямар хэлбэртэй вэ? За n-ийг үрждэг нь n-ийг одоо үрждэг нь и тоогоо хэвлэнгүүтээ тэнцүү n-ийг үрждэг нь i-гийнхаа хариуг нь хэвлэж. Тэнгүүтээ шинэ мөр авчих. За ингэ болоо гэсэн үг. За 5-ын хүрт. Одоо ингээд эхлээ дандаа n тоогоо хэвлэж байгаас 5 гэдэг хэлж байгаа. Дараа нь i тоо чинь 1-ээс ахлаад 10 хүртэл давтна. 1-ээс ахлаад 10 хүртэл давтах нь хэлж байгаа. Энийний хардаас тэнцүү хүчингүүтээ за n-ийг i дүржүүлсэн хариуг нь хэлж байгаа. 5, 10, 15, 20, 25 ингээд 50 хүртэл. За ингээд хүрд болдгийг нь хэвчлээ гэсэн. За энийг тус бүрчлэн яаж хийж болох вэ гэхээр тэр мэдээд алхахтай л. За ингээд ер нь бол хийсэн ч болно. За ингээд хийх юм бол заавал ингэ шаардлагагүй шүүд 1 2 3 4 5 6 7 8 9 10 ингэж хийж болно. Тэг ингэж хийх нь илүү ядаргаатай болохоор талын үсийг хийгээд эхэлсэн юм чи дуусгач. Энд дээр 10-т үржүүлэхгүйгээр ч хийсэн болно. Яаж вэ гэхээр зүгээр арслт нэг тийм чинь. За ингэж хийсэн ч болно. Мэдээж амархан гэвэл энэ амархан шүү дээ. За хариуны хувьд бол найдлахын гарна. Хоёрыг оруулж өгсөн даа. За ингээд болчихж байгаа гэсэн. За энэ болгоо ингээд ботчихно. Тооны зэргийн хүрт 3-ын 1 зэрэг 2 зэрэг за ингээд за энэ тооны энэ зэргийн хүртийг бичнэ гэдэг тэгж байна. Тэгэх юм бол за а тооны p зэрэг за а тоогоо оруулаад p зэрэг гэдгийг нь оруулаад тэгвэл эн чинь p хүртэл давтна гэсэн үг. За та одоо 1-ээс 5 хүртэл давтаж байгаа шиг p хүртэл давтна гэсэн. Энэ зэрэг хүртлээ давтна. Тэнгүүтээ энэ чинь а тооны и зэрэг нь одоо зэргийг болохоор ингэж бичиж байгаа. Тэнгүүтээ тэнцүү энэ дээр болохоор power гэдэг функцийг ашиглаад олчихноо. А тооны и зэрэг гэдэг. За эсвэл дотор нь давхар for бичээд олж болно. За power-ыг ашиглаад юу ч гэсэн олж үзье. 3-ын 5 гэдэг чинь 3-ын 1 дээр 3, 2 нь 9, 27, 81, 3, 243 гэдэг ингэ олчих гэсэн. За power-ыг ашиглахгүйгээр олж үзье. Тэгвэл яах вэ гэхээр энд нь v хичээ. V тэнцүү а гэдэг утга өгч. Ингээд энд нь болохоор ингээд залгуулад ингэж ер нь үүж болно аахгүй юу? Залгуулад хэдэн л бол хэдэн хувьсэгт зарлж болно. За v гэдэг нь болохоор бидний зэрэгээ төр хадгалах байгаа хувьсэгт. Эхнийх нь болохоор 3, 1 байх үед 3 байна шүү дээ. Яг а тооч өөрөө байна. Энд нь болохоор нэмэгдүүлэхдээ v-гээ үржих буюу тэнцүү v-гээрээ нэмэгдүүлээд явчихна. Биш v гинэ. А-гаараа яг а тоогоор үржүүлээд явчихна гэсэн. Ингэнгүүтээ эндээ бид нар v-гээ бичээд өгчнө. За ингэж болно. За 3-ын 5 зэрэг гэх юм бол ингээд за v чинь 1 байх үед и 1 байх үед v нь 3 байгаа шүү дээ. Тэгээ шууд хэвлэж байгаа гэсэн. За тэрний дараа и 1-ээр нэмэгдээд v нь болохоор 3-аараа үржигдээд явчихна. Тэгээд v нь одоо 9 болсон байгаа. Тэгээ 9-ийг хэвлээд дараа нь 9 нь 3-аараа үржигдээд 27 болоод 27 хэвлээд тэгээд ингээд v нь ингээд нэмэгдээд явчихна гэсэн. За ингэж хийж болно. За эсвэл нөгөөх нь болохоор бүр тэргээ дотор нь ийм v байхгүйгээр хийж болно. За энэ дотор дахиад нэг for явуулчих. For int j тэнцүү тэгээс яг л энэ ижилхэн үсгээр хийхгүйгээр ингэж j гэж явж байгаа. J тэнцүү тэгээс ер нь бол ингээ олон давхар for болох юм бол i j k l гэдэг иймэрхүү үсгээр i-с ахуулаад үсгээр ингээ дарааллуулаад бичиж явчихдаг.
байгаа. За E хүртэл давтна. E одоо давтна. Тэгээд J нэг болчихно. Тэнгүүтээ энд нэг за яа V-гээ дарлж идэв. V тэнцүү ихний тохиолдолд V чи 1 байгаа. Тэнгүүтээ V нь үржих буюу тэнцүү А-гаар үржигдээд яваад байна гэсэн. Тэнгүүтээ V-гээ энд бичиж. Энэ болохоор давталт болгондоо одоо А тооны E зэрэгээ олдож байгаа гэсэн. Энэ болохоор А тоогоо E удаа үржиж байгаа гэсэн үг юм бол. За ингээд туршиж үзэх юм бол за 3-ын 5-аар л 55-роо яаж чадахгүй л яагаад гэвэл энд тоочийг хэд гартай шүү дээ өөрөө. Тийм болохоор 55 угаасаа гаргаж чадахгүй. Тэгээ 3-ын 10 зэрэг гэх юм бол чинь ингээд гаргацснаа. Энэ болохоор давталт болгондоо юуг нь олчж байгаа гэсэн үг. Давхар давталт ашиглаад зэрэг олчж байгаа. За ингээд хийчих болох нэ бас. За одоо болохоор илэрхийлэл нэг өгөгдсөн илэрхийллийн утгыг болоо. Нэг мөрөнд 3 бүхэл тоо нэг зайгаар тусгаарлагдсан өгөгднө. 2 3 4 тэгвэл энд нь 2-ыг орлуулад 3-ыг орлуулад 4-ийг хас. 6-аас 4-ийг хасаа. Тэгээд А-ийн утгыг л ер нь олох юм байна. За нэг энэ 3-т орлуулад хариуг нь бичин гэсэн үг. Тэгэхээр амархан гэсэн үг ээ. За А, Б, С гингүүтээ С-ийн за энийг А, Б, С гэхгүй Б, С, Д гэж. За яагаад гэвэл тэнд нь угаасаа Б, С, Д гэсэн байсан шүү дээ. Одоо Б, С, Д. Энд угаасаа B, C, D гэсэн байсан. За тэгээд хичингүүтээ одоо болохоор хариуг нь авах юм шууд хэвлэн шүү дээ. Яагаад гэвэл B үрждэг нь C, хасдаг нь D гэл ингээл болоо гэсэн. А гэдгийг яг зарлаад утгыг нь хадгалсан ч болно л тоо. 2 3 4 гэх юм бол 2-оо гэдэг. Яг ингэж болно. Энд А тэнцүү ингэнгүүтээ энд нь А-гаа хэлчих болно. За ингээд 2 3 4 гэвэл бас л яг адилхан гарна. За ингээд эхний хуудасных нь бодлогуудыг нь бодод дуслаа. Тэгээ энэ нь болохоор ер нь бол өмнө ингээд үзчихсэн юмудаа. За функцүүдийг бол нэг их ашиглаагүй. Ер нь бол тэр дор нь бодоод явчихна. Ер нь бол үйлдэлүүдийг их л ашиглалаа да. Өснөлтийг бас нэг жоох ашигласан. За давталт бас ашигласан, if ашигласан, s ашигласан. Ер нь бол ингээ өмнө үтсэн үндсэн ойлголтоо сая туршиж үзлээ гэсэн. За ингээд энэ Spot.com-ийн одоо problems-ийнх нь эхний 50 бодлогыг бодож үзлээ. За тусал.